Монголын ардчилсан нам болов. За ер нь босод энэ эсрэг хөдөлгөөнүүдэд Монголын ардчилсан холбоо, ардчилсан намын зүгээс хэрхэн хандаж хэрхэн одоо хамтран ажиллах юм бололтой гарч иржээ. Эцнүүд шинээр бий болж байгаа холбоотой банк харилцан ярьцдаг, бие бинийгээ ойлголцдог. Тэгээ ер нь юу гэж товч яах вэ гэхээр сонгуульд ойлголцсон бол хоёр том ажил болно. Нэг нь ардчилсан бичмийн эсрэг анх бий болоод ер нь дуу шинэ ардчилсан энэ студийг тойрсон юм шиг бий болно. А нөгөөд бол Монгол ардчилсан намыг тойрсон ийм тэдний дэмжигчд ийм хоёр хэсэг байна. Бид ингэж одоодаа уулзаагүй дууссан байх юм байна. Ундаа хийгээгүй. Надад өнгөрсөн хугацаанд бараг 8 сар болж байна. Бид бүгд ардын төвчтэй хийгээд энэ 8 сарын хугацаанд мэдээлэл үр дүнд хүрсэн байна. За энэ үр дүнгийн эхний том олдыг өдөр цаг маань бол маргааш ирнэ. 29-нд бид 8 сарын турш юу хийв? Ямар үр дүнд хүрвэ гэж харагдана. Мэдээж хэрэг энэ бол бидний эцсийн зорилго биш. Бид нар цаашдаа ардын хөгжүүл энэ улс төрийн хүрээнд олсон амжилтаа эдийн засгийн хүрээнд хүмүүсийн амжиргаа тэл баталгаажуулах ажлыг олдгийг бидний асар том нүрийг зорилт байж байгаа. Бүх шатны сонгуулийн 29-нд үйл ажиллагаанд Монголын ард холбоо, Монголын ард намыг та нар өмнөдгөө ажлын дэмжинэ гэдэг би найдаж байна. Ардчилсан давлгаан үүсгэхэд ард түмний сэтгэлд үргэлж суурайсан сонхны дуу Монгол орны гүн орлох тэрэж түүний үнэхийг сургана. Монгол түмэн ардчилд суралцж Монгол түмэн ардчилсан уламжлалыг батжуулна. Энэ удаагийн сонгуульд өвлөөр тэрсэн ардчилсан цэцгийн унаар дэлгэрсэн элдээ.